бид өнөөдөр буян чуулгана хураацгааж бие хэл сэтгэл горууг тавчхандаа бие сайхан уянгалаг зөөлөн бусдтай харьцаа зөв ингэж одоо сайхан биеийнхээ хүндэтгсэн хэлэн дандаа сайхан үг хэлж биеиндээ урам хайрлсан сэтгэл хайрлсан нэгүүлсэл инэрл хайрлсан ийм сайхан үг хэлж сэтгэл дотроо буйны гам агуулаад ингээд энэ сэтгэл дотор байгаа тэр сайхан буйн бие хэл сэтгэлээр илэрч гарах ийм нэг өдөр шүү дээ. Тийм учраас та бүгд хичээж зүтгэж одоо энэ бурхан багшийн дүүцэн өдөр тийм сайхан одоо байж чадсан чинь 360 хоногт бас тийм сайхан байж чадна гэдэг тэр сэтгэлийг агуулад ингээд ирэх юм бол монголчууд ихтэй найрамдтай биеийнхээ хүндэлдэг хүлээдэг үгээ хэлээ одоо олдог даадаг ингээд биеиндээ сайхан харьцаатай болоод эрэхтэй зэрэг бурхан багшийн тэр дотоод сэтгэлийн одоо гэгэрэл рүү улам ойртож тэгээ Монголын нийгэм Монголын одоо энэ албан байгууллага тэгээд гэр бүлийнүүд дотор бол жаргал үүснэ. Биеинтэйгээ сайхан харьцсан бие хэл сэтгэл горын харьцаа бол жаргалтай сайхан амьдрах амгалантай сайхан байхын одоо үр үндсийг тавина. Ингээд бид бол их сайхан амгалантай гадаа дотоод хаанч явсан гэсэн монгол хүн бол нэг аятайхан хүн байдаг юм шүү. Тэр хэлж байгаа үг нь хөдөлж байгаа хөдөлгөөн нь ярьж байгаа яриа сэтгэл нь их зөвтэй байдаг. Ингээд эрэхтэй зэрэг энэ одоо бусад дэлхийн улсууд биднуудыг хүлээж авахдаа баяртай хүлээж авдаг болох. Ийм учиртай бид ийм байсан урд ийм байсан одоо энэнийг бид бүтээх хэрэгтэй. Энэ өнөөгийн нийгэмд хамгийн дутаж байгаа зүйл бол энэ ёс зүй бие хэл сэтгэл горын зөв хөдөлгөөн зөв яриа зөв сэтгэл хамгийн чухал байгаа юм шүү. Тийм учраас өнөөдөр хичээгээд бүгдээрээ энэнийхээ төлөө сайхан залбирч мөргөж бурхан шүтэндээ даатгаад ингээ бурхан багшийг инэр нэгүүлсэнгийн сургаад энэ сайхан бие хэл сэтгэл горын амгалан ингээд түгээн дэлгэрүүлээд хойштоо маргааш нөгөөдрөөс ч гэсэн энийг үргэлжлүүлээд явах юм бол бидний амьдрал сайхан болно гэж ингэж бодож байна. Тэгээд бид зөвхөн монголчууд бид биш. Өнөөдөр дэлхийн ертөнц одоо зэвсгэн улам ихсэж байна. Тэгээд энэ байлдаан том янз бүрийн одоо муухай ажлууд их гарч байна. Тэгээд тэрний төлөө бид бас энэ дэлхийн ертөнцийн хүн учраас бид ухамсартай бурхан багшийн гэгэн сургаалыг мөрдлөг болгосон. Тэр бурхан багшийн одоо шигтэн барилгын ухаан инх хамгаалангийн сургаал энэрл нэгүүлсэн гэр дотроо агуулж байдаг улсуудын хувьд энэ дэлхийн ертөнц маань дайн дажингүй зэвсэг тэмцлээсээ салах болтугай гэж ингэж өнөөдөр залбирч энэ дэлхийн ертөнцийнхаа төлөө бүгдээрээ сайхан залбирч инх тавин сайхан болоосай гэдэг ийм одоо ерөөл тавьцгаая.